Эрхэм та бүхнийхээ энэ өдрийн амрыг ирээ. Хэлийн цэргийн анги салбаруудад томилтоор ажиллах хугацаанд бидний бэлтгэн хүргэдэг Хэлийн цэргийн хамгийн амттай кофе хаана үнэ сурал подкастын маань энэ удаагийн дугаар уул усны диваажин увсын цэнхэр хязгаар Хэлийн цэргийн TIG 245 дугаар ангийн кофе шопоос үзэгч та бүхэнд үргэлжлэн хүрч байна. Манай энэ удаагийн подкастын зочноор Хэлийн цэргийн TIG 245 дугаар ангийн эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга Ахмад Сугармаа өргөдөө оролцож байна. За энэ өдрийн минь төргийн Сугармаа. Баярлалаа. Танд өдрийн минь дүргээ. 50 жилийн ой болох гол та бүхний минь ажил нэлээх байх шиг байна те. Энэ ажлынхаа сонин сайхнаас соёл ярьж эхлэе. Тэгэхээр яг хөө манай 50 жилийн ой маань 9 сарын 11-нд болохтой холбогдуулаад эхлэлчин эмэгтэйчүүд маань ангийнхаа дотор гадна бүхэл бүтээн байгуулалтанд гар бие шамлан оролцож байна. Мөн үйлчлэгнийхээ ажилчдынхаа хувьцыг оёод эхэлсэн байна. Мөн зочид буудал, цэргийн галзуух, цэргийн байр гэх байруудаа засвар үйлчлэгээ хийгээд тохижуулалтын ажил хийгээд байж байна. Энэ засвар үйлчлэгээ шинэ бүтээн байгуулалтын ажил гэснээс энэ танаа энэ кофе шоп маань бас шинээр байгуулагдсан байна тий. Бидний өмнө ирэхэд байгаагүй. Үнэхээр тухтай бас гоё орчныг бүрдүүлж чаджээ. Энэ кофе шопын талаар бас яриач. Үйл ажиллагаа нь яаж явагдаж байна? 2 жилийн манайх алдрын танхимд анх кофе шоп нээж ажиллуулж исэн. Тэгээд өргөжөөд энэ турш дуудлын өргөтгөл бариад тэрэндээ бол ангийн зархич маань ингээд кофе шопоос давхар тэндээ нүүлгээ шилжүүлж тогтжуулъя гэдэг ингээд шилжүүлсэн байгаа. Бид кофе шопыг нээж ажиллуулснараа албан агштайхаа эрүүл ахуйг өглөө болгон тий багуудын цай, сүү, арц, мөн хажуугаар нь кофе, мөн усынхаа сүтэй цайг бол банк уудаг байгаа. Манай офисын нэг даваад бол байна. Энэ сүтэй цай. Цэцэргийнхаа шарыг хийсэн, шартаасаа хийсэн тийм цайхан цай өглөөд үйлчилдэг байгаа албаагчтай. Сугармаа Ахмадын хувьд Хэлийн цэргийн TIG 245 дугаар ангийн эмэгтэйчдийн зөвлөлийн дараагаар ажиллаж байгаагаас хойш хамгаалах байгууллагын уулын бүсийн эдний ангийн эмэгтэйчүүдийн зөвлөлд 4 удаа төрүүлсэн юм бахархам сайхан амжилттай хамт олон мөн өөрөө хамгаалах байгууллагын шилдэг эмэгтэй болж тадарч байсан бас би сайн мэдэж байна. Тэгэхээр элчин бүсгүүчүүдийн гар нөлөөлөлтөй ажиллагаа сайн байгаа учраас удирдлагаас харж та бүхнийг ингэж шагнаж урамшуулж байгаа гэж харж байна. Тэгэхээр та энэ ажиллагааныхаа бас одоо эмэгтэйчүүдийн зөвлөлийн гол ажлынхаа үр дүнгуудээс бидэнд ярьж өгөөч. Баярлалаа. Би 2019 оноос одоо хүртэл эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга ажлыг гүйцэтгэж байгаа. Тэр хугацаанд 2021, 22 сая 25 онд улсын бүсийн тэргүүний эмэгтэйчүүдийн зөвлөлөөр шалгарсан. 21 онд өөрөө тэргүүний эмэгтэйчүүдийн зөвлөл шагнал авсан. Энэ маань манай нийт ангийн маань нөтрүүдийн маань нийт элчин бүсгүүчүүдийн маань гавья. Мөн биднийг бол анги байгууллага удирдлага маань маш их дэмжиж ажилдаг. Бүхэл зүйлээр дэмждэг. Тэгээ би манай хүүхнүүд бол сурч боловсрах, тэгээ эрүүл мэнд өөрснөө хөгжүүлэх, өр хөвгт рүүгээ хандсан ажлууд маш их хийдэг. Сүүлийн 4 жил бид нар бодит төлөвлөмж сургалтын төвтэй хамтран би албан агштаа нэг сургаж дадлахжуулах нийт давхарцсан зоогоор 115 нэмэгтэйг сургасан байна. Энэ дотор бол манай Хэлийн цэрэг салбарууд дээр өсчингууд тийм ээ нэмэгтэйчүүд маань тоогооч байгаа хажуугаар цэргийнхаа өс зас нь албан агштайхаа өс зас нь ийм болгонд мэрэгчл эзэмшүүлэхээр өсчин тоогооч ариун цэврийн зааварлагч нэрв гэх мэт албан тушаалуудаар bütгээд сургалт зохион байгуулж бодит төлөвлөмж сургалтын төвтэй хамтраад тэгээд өдөө хүртэл гар нэлэмжтэй ажиллаж сургалтыг илүүд үздэг. Дээрээс нөгөө бид нар Хэлийн цэргийн салбарууд дээр нөгөө гэр цэцэрлэгтэй байсан бол одоо нөгөө цэрэг нүүдлийн цэцэрлэгтэй болоод бүхэл застаа маань цэцэрлэгтэй болсон. Хүүхэд багчууд нөгөө хамгаал арга эрдэнэ санаа зовхгүйгээр эцэгчүүд маань албан үүрэг ажиллаа гүйцэтгэдэг бас давуу талтай байгаа. Тийм. Нодлон хөнөө би хөрөнгө оруулалтаар манад бол хүүхдийн баг сургууль цэцэрлэг бас нэгдэж тэр маань бас элчтийн хүүхдүүдийг сурч боловсрох орчинг бол нэлээд хөгжүүлж өгсөн. Таата тийм баярт үйл явдал манай ангид тохиолдсон байгаа. Хэлийн стафт ажиллаж байгаа дэр залуу охтуудынхаа талаар бас та яриач. Танаа стафт дандаа залуу бүсгүүчүүд ажиллаж байна. Тий. Манай стаф гэхдээ ангийн төв дээр ирэн залуучууд илүү байгаа. Тэгээд Хэлийн салбарт маань ихтэй сургууль төгссөн эмэгтэйчүүд маань ирчээд эр нөхрөө дагаад тий Хэлийн буйтганд стафта ажил амьдралаа хослуулад арга ирээ авч явж байгаа айгүй их баяртай байдаг. Манай залуу охтууд маш урамтайгаар энэ Хэлийн цэрэг гэдэг айлд бол ирчээд баяртай байдаг. Яагаад гэвэл бид их орныхоо төлөө, арга ирийнхаа төлөө энэ Хэлийн цэрэгт ирсэн. Бид нар хандаа хайртай учраас ингээд энэ Хэлийн цэрэг гэдэг Хэлийн став гэдэг газар бид нар ажилтгаа. Хайрынхаа төлөө л ажиллаж ингээд айгүй хөөрхөн тэм залуу охтууд сэтгэл амар өөдрөг тийм байдагт их талархдаг тий. Тэгээ удирдлагаар бас ингэж хангаж ажилтдаг. Би бас өөрөө эмэгтэйчүүдтэйгээ маш их та нар мундаг шүү, дайчин шүү гэж
айгүй их сэтгэл зүйн тэм дэмжлэг урмаар их тэтгэж ажилтдаг. Мөн дээрээс нь хөлийн цэргийн салбаруудынхаа эмэгтэйчдийн хэсэг ангийн төвдөө манайх 4 хэсэгтэй хэсгүүдийнхаа дунд нөгөө өрсөлдөх нэгнийгээ одоо сурлага хөдөлмөр тийм ээ бие биедээ хичээл заах, илтгэл тавих тийм зүйлсээр нь уралдуулж нэг ажилтдаг байгаа. Дээрээс нь бид нар гар урлал хин илүү гар урлал онлайн одоо нийгэмд чинь нөгөө дээр үед чинь гэрэл цэглэхэн байхгүй утасгүй тийм байсан бол одоо нөгөө онлайн тийм сургалтууд маш их ирдэг болцсон. Тэгэхээр манай нөгөө албан агчид эмэгтэйчүүд маань онлайнаар савн хийх, эдийн савн хийх, давсан углынхаа давсаар давс хийх гэх мэт тийм зүйлүүд маш их хийддэг. Дээрээс нь бас хүүхдүүдтэй барина дээл гойдол гэх зүйлүүд ингээд хамгийн их хийгээ суртсан. Тийм болохоор залуу хүмүүс тэрэндээс илүү урамшиж идэвхтэй ажилтдаг юм болов уу гэж бас боддог. Танаа хэдийн стаавууд бас кофе шоп ажиллаж байлаа. Энд ажиллаж байгаа кофе шопынхаа үйл ажиллагааг бас яриач. За хичнээн төрлийн кофе гарч байна. Бас энэгээр өглөөний эрүүл амттан өглөөний эрүүл цай бас харагдаж байна. Энэ олон төрлийн жуусүүд бас харагдаж байна. Энийг бас танилцуулаач. Тийм манай охтууд бол энэ хангалт үйлчлэгийн тасгийн охтууд энэ өглөө болгон хийдэг байгаа. Амын 4 хэсгийн эмэгтэйчүүд бол 7 хоногор ээлжлээд кофе шоптой өглөөний бага үдийн цайг бэлтгэдэг. Манай чи увсын чацаргантай өөрснөөс чацарган тарьдаг. Тэр увсныхаа чацарганыг боловсруулаад бид нар төвгөрөө шүүс найруулдаг. Мөн өхрийнүүд ансныхаа шүүсийг маань найруулж тавьдаг байгаа. Мөн үзмний шүүс өглөө болгон 8 дэмтэй гэж өгдөг. Өрөөд албан хаагчтай бас дархлагын дэмжих зорилгоороос үзмний шүүс дээрээс нь чацарганы шүүс бас өгдөг. Тэгээд манай хангалт үйлчлэгийн охтуудаас баярлалаа гэж хэлье. Яагаад гэвэл бид хэд ч юм бас кофе шопо нэг хүн хариуцах болно. Тийм болохоор манай бариста инх чаргал гэдэг охин маань бүх ингээд үйлчлэгийг бол хариуцаад ингээд ажилтдаг байгаа. Тэгээд уртлын 2 жилийн хугацаанд бол манай хэсгүүд хариуцаад сар сараар хэсгүүд мэн кофе шоп хариуцаад явдаг байсан. Одоо тэгээд одоо улам дэлгэрүүлээд ингээд кофе шоп аваад явах гэж бодоод байгаа. Тэгээд өглөө болгон бид чинь нэг эрч хүч бэлгэлэхийн тулд нэг 7 хоногт нэг удаа цагийн гэрүүлэх албатайгаа хамтран нэг ивентүүдас хийдэг. Цай уу кофе уух уу гэж бас тийм арга хэмжээнд хөрхөн хийнэ. Жишээд бид нар ажлын хандлаараас жоохон дэлгэрэнгүй яриач өөр. Тэр хамгийн сүүлд шийдвэл ямар өглөөлөг, ямар ивент болов? Номтой гэгээлэг өглөөгээд цагийн гэрүүлэх албатай хамтраад манай гашууны гол дээр копигаа очоод номоо нэг номсон сүүлийн үед уншсан номнуудынхаа талаар тийм ярилцлага өглөө 6 цагт амралтын өдрөө өглөө тэгш нэг ивент явуулсан байгаа. Сард бол нэг удаа тийм арга хэмжээ ол зохион байгуулцдаг. Танаа хөлийн ангийн хувьд ер нь хямгаалах байгууллагын хэмжээнд хамгийн амар бус, тайван бус энэ цагийн байдалтай хил хамгаалтыг зохион байгуулдаг анги шүү дээ. Тэгэхээр энэ ангийн 50 жил удахгүй болох чинь энэ ангийн 50 жил элчин эмэгтэйчүүдийн гүйцэтгсэн үүргийг үеийнхэн хамт олонныхон талаас гол ажлуудаас нь онцолж нэрлэж чигийг л та юу нэрлэх вэ? За 1982 оноос манай эмэгтэйчэн зөвлөл үйл ажиллагаа явуулж ирсэн. Хамгийн анхны эмэгтэйчэн зөвлөлөөр бол ахлагч жаргал эгч маань байсан мөн цээлээ эгч дээрээс наран туяа эгч, дэнсмаа эгч, инх цэцэг эгч, саран туяа эгч, эрдэн чимэг эгч, ариун заяа, ахмад наран туяа, дэд турандаа түмэн дэмрэл, инх цэцэг, зооя, ган чимэг гээд 18 он хүртэл дараах эгч нар маань үйл ажиллагаа явуулсан. 19 оноос бол миний би өдөө хүртэл ингээд эмэгтэйчэн зөвлөлийн дараагаар ажиллаж байна. Тухайн үед ажиллажсэн эмэгтэйчүүд маань зөвлөлийн дарга нар маань эмэгтэйчдийнхаа ёс суртахуун, эмэгтэйчдийнхаа нийгмийн хамгаалал, эмэгтэйчдийнхаа сурч боловсрох зүйл, эмэгтэйчдийнхаа эрх ашигын төлөө маш их зүйл хийжсэн байлаа. Мөн хамгийн анх нөгөө талах цэргүүдтэй нөгөө талах барин талах буурцэг хийх ёстой байна гэд талахны байрыг манай эмэгтэйчэн зөвлөл барьж өгчсэн түүхтэй юм байлаа. Мөн үйлчлэг дулмаа эгчтэй амны уран сууц албан хаагчдынхаа хандив тусламжаараас барьж өгчсэн. Эмэгтэйчэн зөвлөлөөс бүрэн тогтжуулж өгчсэн. Мөн ангитай нэг төсөл хөтөлбөр дулмаагчийнхаа нэр дээр авч уйдлын зээгтэй болсон. Одоо түүгээрээ бид нар хуцаа цэргийн албан хаагчдын уйдлын сүр эмэгтэйчүүдийнхаа бүхэл зүйл ингээд үйлчлэгээний ажилчдын хувцас, ангийнхаа ширээний бүтээлэг, баннер гэх зэрэг зүйлүүдийг хийж гүйцэтгэж байна. Мөн хүндэтгэлийн өргөө шинээр барьсан. Хүндэтгэлийн өргөөндөө хөшиг мөн энэ зочдууд цэргийн галзуухандаа эдгээр хөшгүүдийг өөрсний гараар нэг уйдлынхаа зээгтээ ойж өгсөжсэн тийм томоохон ажлууд байгаа. Мөн тогтчлтын ажилд нэлээд олон зүйлсүүд хийсэн. Хуцаа цэргийн албан хаагчтай гэх нөгөө өөрөлд нь бид нар нөгөө ерөнхийлөгчийн хөнхөсний хувьсгалын хүрээнд цагаан алтын хүрээнд зөндөө олон ажлууд хийж эсхий уулвчийг тогтмол өгдөг. Дээрээс нь бид нар хоньныхаа ноосыг цохиж
хурганы арсыгаа илтэж бид нар хилчин малгаанууд, хилчин дийлнүүдэд засварлаж шинээр ойх гэх зүйлүүдийг бол маш их хийж өгдөг. Хөмтэй байлгүй бол мөнх юм бас хийж хугацаа зэрэг албаачтай хийж өгдөг байгаа. Мөн хугацаа зэрэг албаагч руу хандаад бид нар бол төрсөн өдрүүдийг нь бол сар болгон тэмдэглэж өгдөг. Яагаад гэвэл жилийн хугацаанд бид нар ээж юм шиг бас нэгний хугацаа зэрэг албаагчдыг асран хамгаалж бас хүмүүжүүлдэг байгаа. Хугацаа зэрэг албаагчдын албаахын орчин нөхцөлд эмэгтэйчүүдийн гүйцэтгэдэг үүрэг бол тэр болгон энгийн хүмүүс ялангуяа цэргийн аргаар тэр болгон ойлгож мэдэрдэггүй. Тэгээ бид нар ч бас би танаа хүүг ингэж шаламжилж ингэж хайрлж байгаад алба хаалгаж явуулаа гэдгээ ч бас нэг яриад идэггүй санагддаг шүү дээ. Энэ талаар ямар бодолтой байдаг вэ? Бас цэргүүдтэй одоо цэргүүд мань халагдаад явахдаа эмэгтэйчүүдтэй эгч нартай хандаж хэлжсэн санаанаас ч гардаггүй нэг хамгийн сайхан үг үйлдэл байдаг бол бас айлын ярилцъя л да. Тийм байдаг. Одоо миний халамжилжсэн 3 цэрэг гурвуулаа цэргийн албаагч болсон. Сая энэ 25 оны 2 дугаар ээлжийн цэрэг 1 дугаар ээлжийн цэрэг ингээд халагдахад тэр маань онцгой байдлын офицер болсон байлээ. Бат Эрдэнэ цэрэг. Мөн бас нэг цэрэг маань цагдаагийн дидахлагч болсон. Дахиад нэг цэрэг маань сая манай ингээд шилж ирээд таны хэлжсэн та эмэгтэйчүүдийнхээ хэлжсэн сургаалаар явж байгаа шүү. Яагаад гэвэл цэргийн алба 1 жилийн хугацаанд нэр төртэй хаагаад онц гэлчин болоод дараа нь гэрээ тахлагч болоод ингээ улираа явах юм бол амьдрал чинь маш их амттай. Дээрээс нь бид нар залуу үе дээр хурдан тэтгэврт гарна гэдэг үг нь айгүй их санаанд нь орж ингээ тэрийг нь огшоосон юм л тийм нэг хөлийн мананд явж явах хугацаанд хилээ манан эр хүм гэдэг хүн чинь цэргийн албанд хааснараа хилээ манан хилээ хамгаалаад ямар нэгэн зөрчил илрүүлвэл онц сурлагтан болно, онц гэлчин болно гэдэг тэр зүйлс нь бидний хэлд сургажсэн зүйлс нь сэтгэлд нь үлдсэн гэж ярьж байсан. Танаа цай бол үнэхээр гоё юмтай юм байна. Ус цай, ус жуус, цэцэрхэн гэдэг чинь маш их. Орс найрлага цайны давс хожроо хийгээд тийм ээ. Тэгээ цайныхаа шаар хийгээд дээрээс нь шарт тусан хаяад сайхан хүний дархлааг цэцэрхэнээ шаараа хийгээд мөн шарт тусаа хийгээд чансан цаймын дархлаа дэмждэг. Бараг хоол ихэсээ илүү 3 аяг сүтээ цай очин бол тэгээ тэр өдрийнхөө уйлдаа амтгтай баг тийм. Нэр нь мансын онцлогийн тийм сүтээ цайгаараа л илүү онцлогтой тийм. 50 жилийн гэдэг бүтээн байгуулалтын ажил манай хамт олон бэлчин хамт олонч маш завгүй л харагдаж байна. Бидний ирснээс хойш бол бүгд эмэл эхлэхгүй бүгд л ажиллаж байгаа харагдаж байна. Эрчим бүсгүйчүүдийн маань брэнд гэж нэг зүйлийг гаргаж ирэх байх гэж бодож байна. Энэ талаар бас яриа. Нууц шүү. Тий, хэлчээхтэй шүү. Зарчигчаас өгсөн үүрэг байгаа. Эхний ээлжийн үйлчлэгээнийхээ хувцсыг чигдрүүлээд ойх тий дараа нөгөө нутгийнхаа брендийг эмэгтэйчдийнхаа брендийг гаргаарай гэсэн манайх нөгөө шүдэн уултаа давсан уулт учраас давсан уулынхаа цэцгээр тэр давсан цэцгүүд хийн. Мөн дээрэс нь усынхаа цэцэргэныг хийн. Дээрэс нь бид нар хөргөшний наалт аяг гэх мэт зүйлүүд гар урлал төлөвлөлөө. Тий, гар урлалаар хийхээр төлөвлөсөн байгаа. Хоёлоо копи уу? Тэгээ. Ямар копид байгаа юм бэ? Манайх бол 8 нэр төрлийн копи гардаг байгаа. Копины машинаас эмэгтэйчүүд маань дотоод орлогоор авсан. Нийтдээ 8 төрлийн копи. Их чарлаа битүүрт копи өгөөч. Ямар копи вэ? Би Америкийн өгч. Тий. Лати Америкийн копичино, лат кофе гэдэг сүүгээрээ ас гарна. Нугаан цай гардаг тий. Тийм олон төрөлт копины машин. Эмэгтэйчдийн зөвлөлийн ажил нэг хугацаа зэргийн албаагч руу маш их чиглэдэг шүү дээ тий. Тэгээд ер нь тэр бүх залуучуудыг алба хаахт бас бүсгүйчүүдийн оролцоо бас тийм маш их байдаг. Энэ талаар бас үзэгчдэд үзэж байгаа хүмүүстээ сонирн болгож ярих зүйл танд юу вэ? Тий, манай цэргүүд маань ихээр жилийн хугацаанд хүн болоод төлөвшөөд явдаг. Мөн бид нарт офицер багш нартай ангийн ажилчдад басаад аав ээжний юм шиг болоод явдаг л да. Тэгээд цэргүүд маань явахдаа айгүй хөөрхөн өөлөөд биднээс салахгүй тэгээд алт цэнхэр хадагтаа сүүгээ амсуулаад өдөж өгч явах явцад маань хөөрхөн өөлөөд нөлөөс өнгөрүүлээд явдаг. Тэр маань яаж юм гэхээр энэ цэргийн алба хаасандаа эрхэн болон төлөвшсөндөө ингээд сэтгэл нь ингээд баярлаад мөн дээрээс нь алба хааж байгаа тэр албаа хаагчтайгаас санах тэр мэдрэмж тэр нулимсаараа илэрхийлт юм болоо гэж боддог. Одоо сүүлийн цэргүүд маань айгүй хөөрхөн тийм эх оронч үзэлтэй мундаг цэргүүд ирдэг болсон. Тийм тэгээд цэргүүдийг үдчих өгтөө бид нар ч уйлан цэргүүд маань ч хөөрхөн уйлаад явдаг шүү дээ. Тэгээ буцаад тэгээд тэр их тийм дасцсан байдаг. Тэгээ нэгнийгээ явахаар цэргүүд явчихаар цастав анги тэр чигтээ амар ил хойл болоод л тийм цэргүүд явсан тэр хугацааны 10 хоногт бол тэгээд дээрээс нь карантины 45 хоног албанд ажиллах сургалтын хувьд бол маань застав ил хойл өргөөл. Тэгээд цэргүүд маань ирэхээр
бөөн баяр хөөр болоод айгүй гоё байдаг шүү дээ. Нэг л хүүхдүүд нэрсэн юм шиг. Одоо тэгээ манай хүнсний нэрвэ ихч бол манай Түмэн цэргийн ээж гэдэг нэртэй. Миний хөө гэдэл манай гантаа ихчийг маань тэгээ бүхий л цэргүүд бол хайрладаг. Түмэн цэргийн ээж гэдэг нэртэй манай хүнсний цэргүүд өөрсдөө гэж байгаа юм уу? Цэргүүд өөрснөө ирсэн цэргүүд маань өөрснөө өгсөн тийм Түмэн цэргийн ээж гэсэн нэртэй. Болоод хоцорсон тийм ээж байгаа. Тий. Одоо хүртэл тий. Бүхий л цэргээдээ миний хүү гэж харцдаг. Тэр нас нөгөө эмэгтэйчүүдийн эхэлчин эмэгтэйчүүдийн бас албанда алба хаах хугацаанд нь тийм ээ цэргүүдийгээ дэмжиж байгаа зүйл юм болоо гэж бас хардаг шүү дээ. Кофе ямар гоё амттай. Танай машин ч гоё чанд юм. Тий, манай машин бол үнэхээр гоё. Амттай кофе. За ингээд байгаа. Сайхан увсын өөрийнх нь брэнд цагаар штайлууллаа. Эмэгтэйчүүдийн зөвлөлийн манай бүсгүүчүүдийн чандаг амттай кофегоор штайлууллаа. Энэ хугацаанд бас амттай кофений улам сайхан амттай хачир яриа өрнөсөн цугрмаа найзтай бас маш их баярлалаа. Цаашдаа ажиллана амжилт хүсье. Баярлалаа. Нийт үзэгчид, хэлчингоо, бүсгүүчүүдтэй хэл хамгаалах байгууллага удирдлага хамт олонд та бүхэнд баярлалаа. Та бүхэн хамгийн сайн сайхан нас жаргал эрүүл энхийг хүсье. Мөн утгагүй болох ангийнхаа 50 жилийн ойд их бүтээн байгуулалтаа мөн усынхаа цэнхэр хязгаарыг алга баасан. Цаа цэрэг албаа агштайгаа өгтөж авахд утгагүй бэлэн болноо. Та бүхнийг хүрэлцээр хийгүүрье. Ойдоорья гэдэг. Хэлийн цэргийн хамгийн амттай кофе хаана үнэ цуврал подкастын маань энэ удаагийн дугаар энэ хүрээд өндөрлөж байна. Дараагийн танилцтаараа дараагийн цуврал подкастаараа иргэн уулзтлаа. Түр баяртай.